За өнөөдөр докторийн тухай ойлголтыг тайлбарлаж өгье. За тэгэхээр материалын эсрэг үйлчлэлийн үндсэн тооцооны арга нэг болох докторийн тухай бол ойлголтыг сайн ойлгох ёстой юм. Тэгэхээр бидний өмнөх үзсэн хичээлүүд дээр Батбих хөшүүн чанарын тухай ойлголтыг авч үзэж ирсэн. Одоо тэгвэл Батбих хөшүүн чанарт докторийн тухай ойлголтыг нэмэх юм бол нийтдээ Батбих найдварт ажиллагаа гэсэн ойлголт ярих юм аа гэж. За ямар нэг бөмбөлөг биет аваад үзье. Тэр энэ биетийн хувьд жишээ нь хонхорхой гадаргууд дээр байх юм бол за мөн ийм гүдгэр гадаргууд дээр байх тохиолдол байж болох юм. За тэгэхээр хүчний үйлчлэл бага хэмжээний хүчлэл үүхтлийн доктортой байдлаа алдна. Эсвэл энд хүч үйлчлэхэд буцаад харимхай тэнцвэрийн төлөв байдалд орох жишээтэй юм ойлголт ажиллах юм. Тэгэхээр доктор гэдэг бол докторыг алдагдуулж байгаа хүчийг л критик хүч гэж ойлгож болох юм. Критик хүчний хэмжээнээс хамаарат тэгвэл докторийн тухай хүчтэй болохоор критик хүчлийн хэмжээг тодорхойлохдоо критик хүчний хэмжээг талбайд нь харьцуулна гэж ийм ойлголт ажиллах. За тэгэхээр шахах хүчний үйлчлэлээр шилбэнд гулзайлт үүсч үе түүнийг дагуу гулзайлт гэж хэлдэг. За ингээд дагуу гулзайлтын үед хүч тодорхойлох, докторыг алдагдуулж байгаа хүч тодорхойлох аргыг Оросын академич Эйлер тайлбар хийсэн байдаг. Тэр тайлбарын тухай ойлголтыг авч үзье гэж. За хөдөлгөөнтэй болон хөдөлгөөнгүй нухсан тулгуураар үндсэн бэхэлгээ гэж хэлдэг. Үндсэн бэхэлгээгээр бэхлэгдсэн дамнуур байг. За энэ дамнуур байг гэдэг. За энэ дамнуур хүчний утгыг айжмаар нэмэгдүүлж бага утгаас нь эхлүүлээд айжмаар нэмэгдүүлсэн утга авъя. За өөрөөр хэлбэл тгээс тодорхой доктор алдагдвал хүртэл хэмжээний утга нэмэгдүүлэе гэж үзье. Энэ хүчийг критик хүчээ гэж үзье. За тэгвэл хүчний үйлчлэлээр айжмаар нэмэгдүүлэхэд тодорхой хэсгээр хүчний утганд дамнуур доктор байдлаа алдах буюу гулзайлтанд орж эхэлнэ. За тэгэхээр бид энд тодорхой Z тогтлол хий. Хөдөлгөөнтэй нухсан тулгуураас талаас нь Z тогтлол хий. За энд тэгвэл мөн шилжилт үүссэн байг, тахилт үүснэ. За энэ тахилтыг B гэж бид тэмдэглэж байгаа тийм үү. За тэгэхээр энэ аргын үед мэдээж дамнуурын хамгийн хөшүүн чанар багатай хэсэг дээр тахилт их үүсэх ёстой. За үүнийг нь анхаарч Эйлер гулзайсан тэглэгийн ойролцоо дифференциал тэгшгэлийг ийм байдалтай бичсэн байдаг. За гулзайсан тэглэгийн ойролцоо дифференциал тэгшгэл бол ерөнхий хэлбэр нь ийм. За биднийхээр бол хүчний үйлчлэлийн шугам энд байна. Энд тахилтын B гэсэн хэмжээ мөр нь болох ёстой. Тэгэхээр биднийхээр гулзайлах момент нь хаасах FB хэлбэртэй гулзайлах момент үүснэ. За докторийн талаар нэг ойлголт ярьж өгөхөд ер нь бол доктор алдагдаад гулзайлт үүсдэг гэж үзэхэд энэс цааш бага хэмжээгээр ачааллыг нэмэгдүүлэхэд хийгч маш хурдтайгаар явагддаг учраас аюултай байна гэж үздэг. Тэгэхээр өмнө нь хэд хэдэн гүүр барьж нураасан тохиолдол байдаг. Тэр үед докторийн тооцоо буруу хийсэн байх жишээтэй сүлд нь батлагдсан байдаг. За тэгэхээр Эйлер бол ийм байдалтай томьёогоо очсон. За энэ томьёог баг зэрэг хуургаад ийм байдалтай дифференциал тэгштгэл болгоё. За ийм дифференциал тэгштгэл болгоё. За энэ дифференциал тэгштгэл биднэр хүчний хэмжээг дамнуурын хамгийн бага хөшүүн чанарт харьцуулсан харьцааг альфа квадрат гэсэн орлуулга хийх. Альфа квадрат гэсэн орлуулга. За энд тэгвэл тэгштгэл ийм хэлбэртэй дифференциал тэгштгэл болж байна. Альфа квадрат тэгтэд үзүүлнэ. За энэ орлуулгаа бид нэг гэж тэмдэглэж. За энэ дифференциал тэгштгэлийн шийд нь болохоор
ийм хэлбэртэй тодорхойлогддгийг бид мэднэ. Тэгэхээр C косинус альфа z нэмэх нь d синус альфа z хэлбэртэйгээр энэ дифференциал тэгшлийн шийд тодорхойлогдно. За тэгэхээр бид дамнуурын анхны нөхцөл ашиглаад энэ интегралийн тогтмолуудыг тодорхойлох зорилготой. Z тогтол нь тэг үед энд дахилт тэгтэй тэнцүү байна. Тэр эндээс анхаарал үзэх юм бол C интегралийн тогтмол тэгтэй тэнцүү байна харж байна. За дараа нь Z тогтол L үед анхаарал үзье. L үед. За мэдээж энэ тулгуур дээр дахилт үүсэхгүй байх ёстой. Тэгэхээр бидний нөгөө тэгштэл маань D синус альфа L тэгтэй тэнцүү гэсэн хэлбэртэй болж байна. За энэ тэгштэлийн анхаарал үзэх юм бол интегралийн коэффициент D-г анхаарал үзэх юм бол энэ хэрвээ тэгтэй тэнцүү байх юм бол дамнуур шулуун хэлбэртэй байх учраас энэ тгээс ялгаатай байх нь тодорхой. Тэр сүүлийн энэ синус альфа L хэсэг тэгтэй тэнцүү болох ийм дүгнэлт хийж болж байна. За тэгэхээр альфа L утгыг анхаарал үзэх юм бол альфа L нь ямар үед тэгтэй тэнцүү авах вэ гэдгийг анхаарал үзэх юм бол P 2P за гих мэтлэнгээр NP утгуудад энэ тэгштэл тэгтэй тэнцүү байх нэ гэж. За тэгвэл энэ тэгштэлийг ингээд бид бичиж болох юм. Тэгвэл альфагийн оронд за биднийхэр бол альфа гэдэг утга маань одоо бол NP хуваах нь L болж байна. За тэгвэл NP хуваах нь L Z гэсэн хэлбэртэй тэгштэл энэ тэгтэй тэнцэнэ гэж ийм хэлбэртэй боллоо. За нэгдүгээр тэгштэл бид энд орлуулсан утгын альфа утгыг анхаарал үзье. Альфа квадрат гэдэг утгыг анхаарал үзвэл за эндээс бид хүч олъё л да. Альфа утгыг дамнуурын хөшүүн чанараар хамгийн бага хөшүүн чанараар үржүүлсэн үржүүрийг бид нэр F гэж үзье. За тэгвэл энэ утгыг орлуулад бид нэр энд тэгштэдтэй орлуулад энэ хоёр тэгштэгийг анхаарал үзэх юм бол F гэдэг нь биднийхээр n квадрат p квадрат дамнуурын хамгийн бага хөшүүн чанар байна. За тэгээд L квадратад хуваасан хэлбэртэй өөрөлдвөл докторыг алдагдуулж байгаа хүч байна гэж ийм болгож ирлээ. За энэ тэгштэд орлуулаа. Өөрөлдвөл бид одоо синус p n L z нь болохоор тэгтэй тэнцүү үндсэн тэгштэл бол ийм дахиад тодорхойлж байгаа тэгштэл ийм хэлбэртэй боллоо. За ингээд хэд хэдэн тухайн тохиолдлыг аваад үзэх юм бол энэ бол синусийн гармоник хэлбэзлийн хагас хэлбэртэйгээр давтамжтайгаар тэхэлтүүд тодорхойлогдож явах жишээтэй. Тэгэхээр бид эхний тохиолдолд ийм дамнуур авъя. Үндсэн бэхлэгийг хэлсэн. Энэ дамнуур аваад үзье гэж. Яг тэр энэ үед хүчлэн F хүчүүлжлээ. За дахиад үүсгээр хагас синусоид хэлбэрийн ийм дахиад үүсэх гэж үзье. За тэгвэл энэ тэгштэл дахиалтын тэгштэл нь болохоор биднийхээр D синус за 1 гэсэн утгыг аваад P n L гэсэн хэлбэртэй P Z L гэсэн хэлбэртэй боллоо гэж. За энэ үед крит хүч тодорхойлох томьёо тэгвэл P квадрат за хөшүүн чанарын минимум утгаар үржүүлээд тэгээд шилбэний дамнуурын буюу шилбэний уртад харьцуулсантай тэнцүү крит хүчийн байдлаа тодорхойлж байна. За дараагийн тохиолдолд
үндсэн бэлгээгээр бэлтгэсэн дамнуураа дахиад авъя. За энэ үед хүчний үйлчлэлээр хагас синусоид хэлбэрийн 2 удаа давтамжтайгаар ийм хэв ажилд явагдсан байг. За энэ үед тэгвэл PZ L гэсэн хэлбэртэй бичигдлээ гэж. За ингээд энэ үед квадрат хүч тодорхойлох томьёог аваад үзэх юм бол 4p квадрат EI минимум L квадрат гэсэн хэлбэртэй болчихно. За дараагийн тохиолдолд дамнуураа дахиад авъя. Үндсэн бэлгээгээр бэлтгэсэн дамнуураа дахиад авлаа. За ингээд хүчний үйлчлэлээр хагас синусоид хэлбэрийн хэв ажилд явагдахдаа 3 удаа давтагдсан байдалтайгаар ийм байдалтай явагдчих. За энэ тэгвэл гармоник хэлбэрийн тэгштэл бичих юм бол d синус 3 удаа бичигдэнэ. PZ L тавах юм байна. Ингээд энэ үед докторыг алдагдуулж байгаа учраас 9p квадрат EI минимум L квадрат тавана гэж ийм байдалтай болох. За тэгэхээр эдгээрийг анхаарал үзэх юм бол L-ээр эдгээр тэгштгэлүүдээс хамгийн бага утгыг нь анхаарч үзээд энийг докторыг алдагдуулах хүч гэж үзсэн бөгөөд за удаа бол тооцоонд энэ хүчийг L-ийн хүч гэж нэрлэдэг. Ийм байдалтай бичлээ. За энэ L-ийн хүчийг дамнуурын бэлгээний нөхцлөөс хамааруулаад бас арай өөр хэлбэртэйгээр бас бичнэ. За энийг авч үзье. Квадрат хүчний томьёог бид за ийм байдалтай L-ийн аргаар тодорхойлоо гэж хэлсэн байгаа. За тэгэхээр биднийхэр бол ийм байдалтай томьёог бичиж болно гэт ингээд чиж. За тэгэхээр муу L гэдэг утга байна. Энэ муу L-ийг шилжүүлсэн утга буюу эмхтгсэн урт гэдэг. Муу L-ийн утгыг шилжүүлсэн урт буюу эмхтгсэн урт гэдэг. За тэр нь болохоор дамнуурын бэлгээний нөхцлөөс хамаарна. За жишээ нь биднийхэр үндсэн бэлгээгээр бэлтгэсэн дамнуурын хувьд нэг удаа буюу хагас гармоник хэлбэрийн синусоид хэлбэртэйгээр тооцох юм бол за энэ муу коэффициентийг 1-ээр авдаг хөрвөл нэг хагасоид синусоид хэлбэртэй байна гэдэг. За тэгвэл энд квадрат хүч тодорхойлох томьёо болохоор p квадрат EI минимум L-ийн квадрат гэсэн хэлбэртэй тодорхойлно. За дараагийн тохиолдолд бэлгээг ийм байна. Солио. Дамнуурын бэлгээг за дээдл нь нугсан тулгууртай тэгтээ ийм байдалтайгаар за ингээд энийг хөдөлгөөнгүй нугсан тулгуур болох. Зоолтон бэлгээтэй байдалтайгаар ийм байдалтай болох гэж. Ойдлон зоолттой. За энэ үед хүч үйлчлэг F гэж. За тэгэхээр хэв ажилт нэг явахдаа босоо байдалтай бага нь байдаг ч юм уу шил баваад үзэх юм бол иймэрхүү байдалтай. За энд тэг 10.5 L урттай хэсэг нь хагас синусоид тэг 10.5 урттай хэсэг нь хагас синусоид хэлбэртэй байна гэж үзвэл
муугийн тэг 1.5-аар авлаа. Тэг 1.5-аар авлаа. За тэгвэл бид энэ ногоон зүйлж аваад ийм хэлбэртэй бичиж болж байна. Критик хүч тодорхойлох томьёо тэгвэл P квадрат яа минимум тэг 1.5 L-ийг квадрат хэлбэртэйгээр бичиж болж байна. За дараагийн тохиолдол ийм тохиолдол ажиллах юм. Дээд үзүүр нь хөдөлгөөнтэй нухсан тулгууртай. За доотлол нь зоолтон бэхлэгээр бэлэгдсэн дамнаар авч үзье. За дамнаар дагуу хүчний үйлчлэлээр ингээд улзаалтанд орог. За энийг тэгвэл тэг 1.7 м урттай хэсэг нь хагас синусоид хэлбэртэй улзаалтанд орсон гэж үзнэ. Тэг 1.7 L урттай. За энэ тэгвэл шилжүүлэлтийн эмгэгтэйсэн уртын коэффициент нь тэг 1.5 болно. За критик хүчний утга P квадрат яа минимум хуваах нь тэг 1.7 L-ийн квадрат болох жишээ. За дараагийн нэг тохиолдол байж болох юм. Дөрөв дэх тохиолдол нэг үзүүр нь сул байж болох юм. Нэг үзүүр нь сул юм байж. За доод үзүүрт нь сул. Доод үзүүр нь болохоор зоолтон бэхлэгээр бэлэгдсэн гэж байна. Дамнуурын нийт төртийг L гэж үзэх юм бол за ингээ гулзаалтанд орохоор нэг ийм хэлбэртэй. Өөрөөр хэлбэл доктороо алдаж эхэлнэ. За яг энэ хэсгийн уртыг өөр хагас синусоид хэлбэртэй хэсгийн уртыг аваад үзэхээрээ бид уртыг 2 дахин авсантай тэнцүү буюу 2L хэмжээтэй тэнцүү байна. За энэний критик хүчний утга тэгвэл P квадрат яа минимум хуваах нь 2L-ийн квадрат гэсэн хэлбэртэй болно. За ингээд үндсэндээ бид дамнарын бэхлэгийн нөхцлөөс хамааруулаад критик хүчийг энэ эмгэгтэйсэн уртыг анхаарч үзээд ийм хэлбэртэй тооцоо хийдэг байна гэж. За бид гулзайсан дэглэгийн ойролцоо дифференциал тэгштэглийг ашигласан учраас L-ийн томьёо бол профессионалын хязгаар дотор биелэгдэх томьёо болж ирнэ. Тэгэхээр бид өөрөөр хэлбэл хийцэд үүсэж байгаа критик хүчний хэмжээ профессионалын хязгаараас хэтрэхгүй байх ёстой байх тохиолдолд энэ L-ийн томьёо гаргаж ирсэн гэж үзье. За тэгэхээр энэ ойлголтыг жоохон гүнзгийрүүлж авч үзье. Критик хүчний утгыг хвчлэлийг тодорхойлохдоо критик хүчний утгыг бид нэр талбайд нь хуваах буюу за L-ийн томьёо P L EI P квадрат EI минимум хуваах нь муу L-ийн квадрат тэгээд аагаар үржүүлсэнтэй тэнцүү байна гэж ийм хэлбэртэй очиж болж байна. За тэгэхээр бид дамнуурын хөндлөө огтлын инерци моментын минимум утгыг талбайд нь харьцуулаад квадрат хязгаар гаргасан утгыг бид нэр инерци хараадсын минимум утга гэж үзэж болно. За тэгвэл энэ гурван харьцааг анхаарал үзье. Муу L-ийг инерци хараадсын минимум утгад харьцуулсан харьцаа. Энийг квадрат утгыг лямбда гэдэг юм. За үүнийг бид дамнуурын уян чанар гэж хэлдэг. Шилбэний уян чанар, багнаач гэдэг юм уян чанар гэж үзнэ. За тэгвэл критик хүч тодорхойлох томьёог бид нэр хүчтэй тодорхойлох томьёог ийм хэлбэртэй өчж болж байна. P квадрат лямбда. За профессионалын хязгаарт орлуулъя. Профессионалын хязгаарт батбхийн нөхцөлд буюу профессионалын хязгаараас хэтрээгүй байх тохиолдол ийм хэлбэртэй өчлээ гэж. За тэгэхээр ямар нэг хийцийн хувьд энэ L-ийн томьёог ашиглах хязгаар гэж байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр уян чанарын хязгаарыг жишээ нь олох юм бол P квадрат энийг профессионалын хязгаарт харьцуулаад
квадрат язгуураас гаргасан утгаар чөлөөлөгдөж байж байна гэж. За тэгэхээр давнуурыг буюу эсвэл шилбийг багныг ямар материалаар хийснээс хамааруулаад уян чанараас нь хамааруулж энэ томьёог ашиглах хязгаар гаргаж ирнэ. За жишээ нь баг нүүрс төрөгчд гангийн хувьд жишээ нь ган стал 3, 4, 2 байдаг ч юм уу энэ тохиолдолд за харимхаа мод бол 2.1-ийг үржих нь 15 зэрэгт мегапаскал байг. За профессионалын хязгаар 200 мегапаскал байг. Ийм л байна. За энэ үед тэгвэл за энэ самбарын за ашиглаж энд тодорхойлох юм бол уян чанар нь за их буюу тэнцүү энэ утгаас их буюу тэнцүү байна гэвэл P E I за энэ квадрат профессионалын хязгаарт харьцуулаад гэвэл 314-ийн квадрат за 2.1-ийг үржих нь 15 зэрэгт мегапаскал за профессионалын хязгаарыг 200 мегапаскал гэж авсан. За ингээд авбал ойролцоогоор 100 гэж байна. За тэгэхээр ямар нэг хийсэн үед чинь гангаар хийсэн тохиолдолд докторийн алдагдуулах докторийн тооцоо ихтэй ээлжийн томьёог ашиглах үед 100 уян чанар 100 буюу 100-аас их байх тохиолдолд ашиглана гэж юм байдалтай тайлбар хийж байна. За бидний хувьд энэ томьёог профессионалын хязгаар дотор гаргасан буюу профессионалаас илүү байх тохиолдолд за хэд хэдэн олон удаагийн туршилтаар Ингенсер Ясинскийн нар томьёо гаргасан байдаг. За ингээд Ясинскийн томьёо гэж Ингенсер Ясинскийн томьёо гэдэг нь ийм хэлбэртэй томьёо байдаг. За ийм хэлбэртэй томьёо байдаг. За тэгэхээр энэ олон удаагийн туршилтаар гаргаж авдаг. Профессионалын хязгаараас давсан үе доктор алдагдуулж байгаа хүчийг тодорхойлох томьёо гаргаж авахд онлын хувьд нэлээд төвөгтэй байдаг учраас туршилтаар ийм томьёо гаргасан байдаг. Энэ томьёог Ингенсер Ясинскийн томьёо гэдэг. За жишээ нь 100-аас жишээ нь бид диаметр 0 100 буюу түүнээс их байх тохиолдолд энэ докторыг алдагдуулж байгаа критик хүчний томьёог тодорхойлох юм бол А коэффициент нь за 310 мегапаскал. За B коэффициент нь 114 мегапаскал. За энэ бол гангийн хувьд. Гэхдээ баг нүүрсэж байгаа стал 3, стал 4 гангуудын хувьд жишээ нь ингэж тодорхойлно. За ширвэний тухайд аваад үзье. Ширвэн дотроо аваад янз. Гэхдээ ерөнхий тохиолдолд ширвэнийг аваад үзвэл за уян чанар нь 80-аас их байх тохиолдолд энэ яс байх тохиолдолд энэ Ингенсер Ясинскийн томьёог ашиглана. За тэгэхээр А тэнцүү 776 мегапаскал. За B коэффициент байна. Энэ 12 мегапаскал. За C коэффициент байна. Энэ болохоор 1053 мегапаскал байх жишээ. За ийм байдалтай. За тэгэхээр тодорхой хязгаар байна. Тэр хязгаарыг лямбда 0 гэж үзвэл лямбда 0-оос бага байх тохиолдолд ээлжийн томьёог ашиглан лямбда 0-оос их байх тохиолдолд буюу уян чанарын хязгаарыг их байх тохиолдолд бол ээлжийн томьёог ашиглана гэж. За тэгэхээр өмнө нь бид нэр ээлжийн томьёо за тэгээд нөө ээлжийн томьёо хэрэглэх хязгаар Ингенсер Ясинскийн томьёо тайлбар хэлсэн. За тэгэхээр одоо бид Батөхийн нөхцөлийг нэг анхаарал үзье. За тэгэхээр докторийн үед зөвшөөрөх хүчтэлийн хэмжээг бид ийм байдалтай бичиж үзье. Сигма критик хүчний хэмжээг NS коэффициентэд харьцуулна гэж. За тэгэхээр энэ NS коэффициент нь болохоор докторийн нөөцийн коэффициент гэж үзэх юм бол өмнө нь авсан сунгал шалтгааны нөөцийн коэффициентод 3-4 дахин 20-3 дахин их байх жишээтэй ийм коэффициент байдаг. За энгийн сунгал шалтгааны үед бид зөвшөөрөлт хүчлийг сигма аюултай хүчтлийн хэмжээг нөөцийн коэффициентэд харьцуулж тодорхойлдог ийм байдалтай.
За тэгэхээр энэ коэффициентүүдийг хоёр зөвшөөрөлт хүчлийн харьцааг анхаарал үзье бид. За докторийн үеийн зөвшөөрөлт хүчлийн хэмжээг сунгаж эхлэлтийн үеийн зөвшөөрөлт хүчилд харьцуулаад анхаарал үзье. AC сигма лимит гэдэг. За ийм байдалтай байна. За энэ харьцааг бид нэр харьцаанаас энэ докторийн зөвшөөрөлт хүчлийг олсон утгыг ийм байдалтай бичиж сигма критик хүчний хэмжээг сигма лимит харьцуулаад за энэ нөөцийн сунгаж эхлэлтийн нөөцийн коэффициент докторийн нөөцийн коэффициент харьцуулаад за ийм байдалтай бичиж. За тэгэхээр сүүлийн энэ дөрвөн утгуудын харьцааг нэг коэффициент хэлбэртэй авъя. P гэдэг хэлж. За үнийг бид зөвшөөрөлт хүчлийн бууралтын коэффициент гэж авч үзнэ энэ тооны харьцааг. За тэгэхээр докторийн үед доктор алдагдуулж байгаа зөвшөөрөлт хүчлийн хэмжээг бид нэр P ийм байдалтай очиж хэлж байна. Ийм байдалтай очиж хэлж байна. За өөрөөр хэлбэл сунгаж эхлэлтийн үеийн хүчлийг хэд дахин бууруулж авсан утгаа бид нэр тодорхой утгаар бууруулж авсан утгаа бид нэр докторийн зөвшөөрөлт хүчил гинэ гэж. За докторийн үед Батбахийн нөхцөл бичих юм бол критик хүчний хэмжээг талбайд нь харьцуулаад энэ зөвшөөрөлт хүчлээс буюу зөвшөөрөлт хүчлийн бууралтын коэффициент сунгаж эхлэлтийн зөвшөөрөлт хүчлийн хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой гэж ийм Батбахийн нөхцөл докторийн үед бичиж болж байна. За энэ Батбахийн нөхцлөөс 3 үндсэн бодлого боддог. Нэгдүгээрт нь Батбахийн докторыг найдвартай хангаж байгаа докторийн Батбахийн тооцоо энэ. Докторийн тооцоо идэг. За хоёрдугаарт нь бид нэр хийцэд үйлчилж болох зөвшөөрөгдөх ачааны буюу докторыг алдагдуулж байгаа хүчний хэмжээ тодорхойлох бодлого бодож болох юм. За тэгвэл сунгаж эхлэлтийн зөвшөөрөлт хүчтэй PA гэсэн хэлбэрээр ойлгох жишээтэй. За 3 дугаарт нь төслийн тооцоо буюу талбай олж болно. Энэ үед ямар хэмжээтэй байх вэ гэдгийг талбай олж өгч байна. За критик хүчний хэмжээг P сигма гэдэг. За ийм байдалтай тооцоо байна гэж. За тэгэхээр докторийн үед Батбахийн тооцоог хийхдээ Батбахийн нөхцлөөс 3 үндсэн бодлогоод нь эхлээд докторийн Батбахийн нөхцөл хангаж байгаа хэсгийг шалган дараа нь хийц элементэд докторыг алдагдуулах хүчний критик утгыг тодорхойлж болно. За мөн төслийн тооцоо гэж хэлдэг 3 дугаарт нь доктортой найдвартай ажиллах шилбэний хөндлөн огтлын талбайг тодорхойлох бодлогыг боддог юм аа.